Хөгжөөнтэй туучууд. Гавьяа туйлсын хүсэл. Нэгэн удаа Цэдэн бид хоёр тасагтаа онгоц буудах тоглоомоор наадаж байлаа. Цэдэн өөрийнхөө ээлжинд 2-7, 9-5 гэж хашгирч тэрхүү дуудсан тоонуудын зарим нь миний хамгийн том онгоцыг бүр мөсөн сөнөөхөд би их л урамгүй байтал гэнэт марцснаа сансан мэт надад хэлсэн нь. Хүүш, Баатра, хоёул гавьяа туйлс бүтээх үү? Юу? гэж би гайхав. Гавьяа туйлс бүтээх үү? Хэрв гавьяа туйлс бүтээвэл нэрээ мөнхжүүлнэ гэж хандаа багш хэлсэн юм. Гайхгүй юу? гэж би шолов. Нэрээ шүү гэд Цэдэн. Бүр яг тэгж хэлсэн. Тэгээд яаж гавьяа туйлс бүтээх юм бэ? Их амархан гэд Цэдэн одоохон гавьяа туйлс бүтээчихье гэсэн байртай над руу дөхөн сууж хэлсэн нь. Их амархан шувуу дижээ. Хэрийн бор шувуу. Хүйтэн болохоор бор шувуу осгодог юм. Хэрв тижээвэл осгож өгөхгүй. Бор шувуу бол муусан хортон хорхоо гэддэг сайн шувуу. Тэднийг осгож өгөх аюулаас аварвал нэг том гавьяа, мэдээ? Тэгье гэж би дуалдав. Нэрээ бор шувууг осгох аюулаас аварвал мөн тог гавьяа болно гэж би бас дотроо бахархан бодлоо. За тэгвэл тоглоомоо орхиё. Одоохон хоёул гарыг гэж Цэдэн хэлэх мөртөө гартаа байсан цаасаа чулуудаж орхиод дээлээ өмсөв. Тэр өдөр нойтон цас орчхоод тунч тавгүй байлаа. Явах тутам хувцас норж гуталд цас наалтаж байв. Цэдэн хэлсэн нь. Тэр харвуу хүдэрч байна. Бор шууд лав осгож байгаа. Заахөө яваад байна. Хаана байна тэр бор шууд чинь гэж би асуув. Инүүхэнд ойрхон бий. Харвуу тэр морины уяаны цаана гэж өрөөснүүдээ аниж долоовор хуруугаараа заав. Нэрэж хідэн бор шувуу цасан дээр суугаад юм түн тонголцож байв. Их л даарсан байдалтай бихцээгээд нэг доороо бөөгнөрчээ. За одоо хоёул симээрхэ ортон шүү. Захаас нь барьж аваад л өөртлөд байгаарай гих мөртөө Цэдэн бүхэж гэтэв. Гэвч бид хоёрыг овоод хөнгүүд бор шувууд дэрхий нисэн одлоо. Ер нь осгосон шинж мэдэгцэнгүй. Цэдэн гайхсан мэт ийш тийш харж зогсноо гинэт инээж хэлхэн. Чи бид хоёр буруутаж байна. Ингэж барьж болохгүй. Одоо хоёул чулуугаар яах юм бэ? Би мэднэ гээд Цэдэн гутлаараа цас цэвэрлэн хідэн чулуу авч ойролцоо эрт суусан бөөн шууд руу нүүлхэв. Би ч бас дуурайлаа. Гэвч энэ удаа чулуунд юу ч оногдсонгүй. Ийхүү бид хоёр сумын төвөөр өдөржин тэнсний эцэст хөлөнд гимтсэн далавчин шархацсан хоёр шувуутай эргэж ирлээ. Хүүхдүүд хоолоо идэх гээд явчихсан тул тасагт хүн байсангүй бид хоёрын завшаан болов. Хоёул шуудаа пишин дээр тавиад хэсэгхэн талх өрөөлж хоолоо идэнгээ тоогооч гуйгаас будаа гуйх гэж гүйв. Тэр орой ямар хөвгөлтэй байсан гэж бодно. Хүүхдүүд бид хоёрт ихэд атаархан байв. Цэдэн бид хоёр шувууг тижээх гэж будаа авчирхад шувуудыг тойрон зогссон хүүхдүүд их л гайхан шуугилдаж байлаа. Шувууд өөрийнхөө хэлээр юу ч юм бэ шулганалт нь. Хаашаа байгаарай. Одоо бид хоёр шувуу хооллоно гэж хэлээд Цэдэн тэдний дундуур зүтгэв. Үгүй ерөө. Та хоёрын шувуу юм уу? Хүүш. Бид хоёрын шувуу шүү. Үүнийг чинь бид хоёр гэж намайг ихэлтэл Цэдэн бушуухан тасалж аваад. Бид хоёр хээрээс олж авчирсан юм. Ядарсан амьтанд туслана гэдэг чинь гавьяатай хэрэг байхгүй юу да? Гэлээ. Яасан дагвэ гэж сараад орж дуалдаад. Намайг аваач. Бид хоёр туслая гэлээ. За яах вэ? Тэг гэж Цэдэн зөвшөөрөв. Би бас туслая гэж сүрэн гараа өргөлөө. Ийхүү манай тасгийн банзай, маажиг, нэргүй энэ тэр цөмөрөөл туслах юм боллоо. Бид хэд шуудын дор сонин дэвсэж үүрэр хуйм засаад завал гарвал будаа таран хаяна. Шуу нэг их иддэггүй боловч эгээ зүгээр орхидоггүй байв. Айдаа энэ ажил юутай зугаатай, юутай хөгжилтэй байсангээ. Нэг удаа сараад орж надаас асуусан нь. Манай тасгийнхан олуулаа болохоор шувуу маань цөөдөд байна. Чи надад зааж өг. Хоёул дахиад хідэн хөл муутай шувуу авчирч тижээ. Тэгье гэж би дуртай зөвшөөрөв. Тэгээд эгээл Цэдэн шиг мэдэмхийгээр чулуу төө гэж зааварлав. Чулуугаар яах юм бэ? Гэхдээ би мэднэ
гэлээ. Тэгэхэд Сарад уржийн гайхаж байгаа нь жигтэйхэн. Би түүний анзаарсан ч үгүй шууд явсаар хэсэг бор шувуу руу чулуу шидэв. Сарад орж хэлхэн. Ингэж эртээдээ шууг барьсан юм уу? Тийм гэлээ. Яасан хачин жаал вэ? Тэгээд бас тижэн гэж аваачаад байгаа юм аа? Яаж вэ? Муухай жаал. Би чамтай адил зүгээр байсан шувуу шархтуулаад тижээх гэж аваачиж чадахгүй. Гэж хэлэнгүүтээ Сарад орж тасаг руугаа тавхаагаа гялалзуулан гүйж одлоо. Ингээд л бөөн хэрэг дийтгэн тэр. Үүнээс хойш хүүхдүүд бидэнтэй нийлхэ байснаар барахгүй хандаа багш хүртэл бид хоёрын тухай сонсоод их л сэтгэл дундуур байх шиг болов. Шувуунууд идгэж энд тэндгүй нисэх болов. Пишингийн орой дээрээс шууд нисээд хананд байх зургийн жазан дээр сууснаа. Тэндээсээ нисэж шууд цонх руу зүтгэлээд шилийг нь түг хийтэл мөргөн доош унана. Хараач, гадагшаа явах санаатай байна гэж чой сүрэн бор шувууг харж өрөвдсөн мэт хэлв. Явуулчих. Салхичаар гаргаад тавьчих. Нүгтгтээ очиг. Хоёулах налаа уйдгартай байгаа байх гэж цэндээ хэлв. Яах юм бэ? Эн чинь миний шувуу. Яахыг би өөрөө мэднэ гэж цэдэн хэлээд цонхоор шувууг алдчихвэ гэсэн мэт ойртон зогсоно. Ийхүү шуугилдаж байтал хандаа багш ирэв. Тэр цэдэнд ойртон зогсоод "Хүүхдүүдээ, юун шуугилдав?" гэж асуув. "Бор шувууг цонхоор тавих гэсэн юм." Тэгсэн чинь цэдэн "Энэ шувуу чинь нүгтдээ очих гэж тун чих үсээд байгаа юм." Хандаа багшийн үгийг сонсоод цэдэнгээс асуусан нь. "Цэдэн, чи яах гэж энэ шувуудыг барьсан бэ?" Би гавьяат үйлс бүтээх гэж. Гавьяат үйлсээ? Тэгээд энэ шуудыг авчирсан хэрэг үү? Цэдэн хандаа багшийн нүүрлүү ихцэлж нэг харснаа зовсон мэт доош тонгоо. Баригдахгүй болохоор нь чулуугаар шидсэн юм гэв. Одоо гаргаж тавь. Үнэхээр энэ шувуунууд цэндэгийн хэлснээр уйдаж байгаа. Чамайг ингэж өчнөө хоног нөхтөөс чинь хол хорвол чи уйдахгүй гэж үү? Гэж багш асуув. Цэдэн уран муутайхан босож шувуудыг барьж салхивчаар гарган тавьсанд тэр шувууд баярлалдан нисэж одлоо. Хандаа багш бас хэлсэн нь. Тус болох санаа төрсөн чинь сайн. Харин амтанд эхлээд хор хүргээд дараа нь туслана гэх юм бол ёстой утга учиргүй юм болно. Гавьяат үйлс бүтээх гэж битгий яар. Ирээдүйд улстай гавьяатай зүтгэлтэй ажиллавал хөдөлмөрийн баатарч болж болно. Тэгэхээр юуны түрүүнд амжилттай суралцахыг бод. За юу? Айлглаа хэмээн намайг өндөр дуугаар толгой өргөн хашгирахад хүүхдүүд над руу гайхсан юм шиг эргэн харав.